Энэхүү бичлэгийг үзэж танд гигэн хайрын өдөр буюу 2 дугаар сарын 14 Валентины баярын мэндийг хүргэе. Өнөөдөр би Валентины баярын бяцхан түүхүүд болон сонирхолтой баримтуудыг та бүхэнтэйгээ хуваалцуулна. Та магадгүй энэ өдрийн талаар урд өмнө сонсоогүй зүйлсээ мэдэж авах байх шүү. Тиймээс бичлэгээ дуустал нь үзэж лайк and subscribe дарахаа битгий мартаарай. За ингээд бичлэг рүү орцгоё. Валентины баярын тухай түүх гэд бодсон ч Валентин гэх нэгэн санваартан байжээ. Аль эсвэл лам байжээ. Эсвэл зарим нэг нь үхсэн ламын баярал тэмдэглэж байна гэж ярьдаг. Тэгвэл түүхэнд яг үүндээ 3 Stain Valentine байсан гэдгийг та мэдэх үү? Эхнийх нь мэдээж Ромын эзэн хаан 2 дугаар Claudius-ийн үеийн гигэн Валентин. Тухайн үед эзэн хаан залуу эрчүүдийг чадварлаг, тулаанч, ирэмгий, сайн эрс болгохын тулд гэрлэхийг нь хориглосон байна. Энэ үед Ромын эзэнт гүрэн олон дайнд оролцож байсан бөгөөд гэр бүлтэй эрчүүд дайн тулаанд орохдоо дургүй, эхнэр хүүхдээ орхихыг хүсдэггүй гэж хаан үзсэн байна. Тиймд ганц бие залуусаа илүү зоригтой, үүрэгт ажилдаа төвлөрсөн сайн цэрэг болно гэж бодсон тул залуусыг гэрлэхийг нь хуулиар хориглож, гэрлэлтийн ёслолыг зогсоосон байна. Харин Ромын лам Валентин залуусыг нууцаар гэрлүүлдэг байснараа алдартай болж эцэстээ энэ үйлдэлийнхаа төлөө баримтлагдаж цаазлагдсан юм. Цаазын ялыг гүйцэтгсэн өдөр нь 270 дугаар оны 2 сарын 14-ний өдөр байж. Харин дараагийн түүх нь Италийн Терни хотын Валентин гигэнтэр. Италийн Терни хотын хамблан байсан тэрээр имчилгээний авьяастай гэдгээр алдартай байсан нэг юм. Түүхэнд нэгэн шүүгчийн хараагүй охиныг эдгээсэн гэх домог байдаг. Үүний дараа шүүгч гэр бүлийнхэнтэйгээ Христийн шашинд орсон гэдэг. Гигэнтэг дагаж хүмүүс Христийн шашинд ихээр орох болсон бөгөөд энэ нь тухайн үеийн улс төрийн бодлогод харж байрсан гэж үздэг. Гигэнтэн Христийн шашинг түгээн дэлгэрүүлэхдээ эзэнт гүрний хууль дүрмийг зөрчиж, цэргийн албанд байх ёстой залуусыг шашин дууруулсан. Мөн тухайн үеийн итгэл үнэмшил болсон олон бурхтыг үгүйсгэсэн гэх шалтгаанаар 2 дугаар сарын 14-нд ч мөн цаазалсан байдаг. Энэ хоёр гигэнтэг зарим тохиолдолд нэг хүн гэж үзэх хүмүүс байдаг ч олон түүхээс үзвэл энэ хоёр хүн нь өөр хүмүүс байсан маш ижил түүхтэй гэж үздэг байна. Хамгийн сүүлийн Валентин Африк твээс гаралтай нэгэн байжээ. Харамсалтай нь энэ хүний тухай, энэ түүхийн тухай тодорхой мэдээллүүд тийм ч олон байдаггүй байна. Харин одоо та бүхэнд Валентины баяраар яаж баярладаг, ямар бэлэг өгдөг байсан тухай ярьж өгье. Хамгийн анх Библиэд зурвас илгээж өөрийн хайрыг илэрхийлдэг байж. Жишээлх юм бол хамгийн анхны зурвас 15 дугаар зуунд буюу 1415 онд Орлеансын гүн Чарльз өөрийн эхнэртэй Лондоны цамхагт хоригдол байхдаа энэхүү зурвас илгээж байжээ. I am already sick of love, my very gentle Valentine. Энэ нь хамгийн анхны Валентины зурвас гэж түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин 17 дугаар зууны үеэс эхлэн хүмүүс Библиэд ил захидал зурвас солилцдог болсон нь энгийн үзэгдэл болсон гэж тэмдэглэжээ. Тус баярын өдрөөр барууны ихэнх орнуудад хосууд болон романтик хүмүүс Библиэд хайрын бэлэг тэмдэг болгон шоколад өгөх нь маш энгийн үзэгдэл. Шоколадыг Теди Бауга болон Сарнай цэцэгтэй хамт хайртай хүндээ бэлэглэх нь хамгийн төгс зохицол болдог байна. Гэхдээ яагаад шоколад гэж? Манай эртний өмнөх 500 оны үед оршин тогтнож байсан соёл иргэншил болох Майячуудын хормын ёслолын үеэр хосуудын гашуун болон амттай ирээдүг харуулахын тулд какао эсгэн ундаа болгон хэрэглэдэг байв. Энэ нь хайр дурлалыг шоколадаар тэмдэглэх уламжлалыг ихлүүлсэн бололтой шүү. Ингэж шоколад гэх амттан үеийн үед хувьсан өөрчлөгцөөр өнөөгийн бидний дунд амттан шоколадгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Цаашлаад шоколад нь таны эрүүл мэндэд эргээр нөлөөлж хүний сэтгэл санаа, аз жаргалын төвшинг дээшлүүлэхэд тусалдаг гэж үздэг байна. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь сөргөөрч нөлөөлөх нь бий. Түрүүн Теди Бауга болон Сарнай цэцэг гэж дурдсан да. Яг одоо тэгвэл Сарнай цэцгийн тухай танд сонирхолтой фактууд ярьж өгье. Жил бүрийн 2 дугаар сарын 14-ний өдөр Валентины баяраар 250 сая улаан сарнай цэцэг борлуулагддаг гэсэн статистик байна. Эдгээр сарнай цэцгийг Эквадор, Кен, Колумб зэрэг улс орнуудаас экспорт хийдэг байна. Улаан сарнай цэцэг нь хайр дурлалыг илэрхийлдэг бол ягаан, чирнэлийн ягаан, цагаан зэрэг өнгүүд нь аз жаргал, ихэмсэг байдал, хүндэтгэл зэрэг гүн үнзий утга агуулгыг илэрхийлдэг байна. Тиймээс ямар өнгийн цэцэг бэлэглэж байгаагаас нь хамаарат шууд утгыг ойлгож болох нэ. 2023 онд Америкийн National Retail Foundation-с гаргасан нэгэн сонирхолтой статистик байна. Америк улсад дунджаар Валентины өдөр 26 тэрбум доллар Валентины баярын хүрээнд зарлагддаг гэсэн мэдээ байна. Валентины баяраар та хэр их мөнгө зарцуулж байна да? Хамгийн анхны зүрхэн хэлбэртэй сав баглаа.
Richard Cadbury гэх нэгэн залуу борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор шоколадыг гоёмсог хайрцагт савлаж эхэлсэн байна. Тэрээр 1861 онд Валентины өдөрт зориулан анхны зүрхэн хэлбэртэй хайрцагтай шоколадыг танилцуулсан бөгөөд өнөө үед жил бүр 36 сая гаруй зүрхэн хэлбэртэй хайрцагтай шоколад худалдаалагдж байна. Та ч гэсэн энэ өдөр зүрхэн хэлбэртэй шоколад л сонгоно. Үгүй гэж үү? Валентины баяраар зөвхөн эмэгтэйчүүд нь шоколад хайлуулан хайртай залуудаа эсвэл сонирхож буй эрэгтэйд өгдөг энтергээд ярьдаг та. Тэгвэл Япон улсад 2 дугаар сарын 14-ний өдөр зөвхөн эмэгтэйчүүд нь хайртай хүндээ эсвэл найз эсвэл сонирхож буй залуудаа шоколад өгдөг байна. Хинд өгөхөөс хамаарч өөр төрлийн шоколаднууд байдаг. Жишээлх юм бол гири чоко. Эмэгтэй нь хамтран ажиллаж буй эрэгтэй хүнд эсвэл даргадаа эсвэл эерэг байдлаар танил хүмүүстэй өгдөг шоколад юм. Homemade choco. Энэ нь хайртай залуудаа эсвэл сонирхож буй залуудаа өгдөг шоколад байж. Tomo choco. Томо чоко нь найз нөхөд хоорондоо аль эсвэл эмэгтэй найзууд ч бие биедээ өгдөг тохиолдол байдаг. Харин 1 сарын дараа буюу 3 дугаар сарын 14-нд нь цагаан өдөр гэж болдог бөгөөд Валентины өдрөөр шоколад өгсөн эмэгтэйдээ эргүүлэн эрэгтэйчүүд нь шоколад өгдөг байна. Энэхүү уламжлал нь Япон болон зарим улсуудад л хамаатай бөгөөд Монгол улсад энэхүү уламжлал байхгүй учраас залуучууд минь заавал хайртай хүндээ бяцхан чамаагүй бэлэг бэлдээрэй. Энэ хүрээд өнөөдрийнхөө богино бичлэгийг өндөрлүүлье. Энд таалагдсан байхаа гэж найдаж байна. Та бүхэн дахин гигэн хайрын баярын мэндийг хүргэе. Комент хэсэгт ямар шоколад хайртай хүнээс авсан? Эсвэл та ямар шоколад хайртай хүндээ бэлгэлснээ үлдээгээрэй. Мөн лайк and subscribe бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. See you.